Есүс загалмай дээр цовдлогдсон нас барахынхаа өмнө тэргүүнээ гудайлган сүүлчийн үгээ хэлсэн нь тетелестай буюу гүйцэлтлээ гэсэн грек үг байсан юм. Тухайн үеийн нийгэмд тетелестай гэдэг үгийг үр төлбөр төлөх гэсэн утгаар өргөн хэрэглэдэг байсан. Зээлээ бүрэн төлж дуусны дараа тетелестай гэж бичсэн цаасыг тухайн хүнд өгдөг байсан нь өр бүрэн төлөгцсөн гэдгийг нотлох баримт бичиг болдог байсан. Бас шоронгийн хоригдол хорих ялаа бүрэн гүйцээсний дараа тетелестай гэж зарлан тунхагладаг байжээ. Бас дайнд ялсан цэргүүд нутаг буцахдаа ялалтаа тэмдэглэн тетелестай дууслаа. Дайн ялалтаар төгслөө гэж хашгиран явдаг байжээ. Есүс цовдлогдсон загалмай дээр нас барах үед тэнд байсан еврей хүмүүс энэ үгийг сонсоод тэр даруй хуучин гэрээний шатаалт тахилын хуультай холбоотой гэдгийг ойлгосон. Жил бүр Израильчууд эвлэрүүлгийн өдөр гэж тэмдэглэдэг байсан. Энэ баяраар жилд нэг удаа тэрхүүн тахилж майхан сүмийн ариунаас ариун газарт орж ард түмний гим нүглийн төлөө өөсөвгүй хургийг тахил болгон өргөдөг байжээ. Тахилч хургийг нэдэлсний дараа цусыг цацаж гүйцэлтлээ гэж еврейгээр тунхагладаг байсан. Есүс бидний гим нүглийн төлөө өргөгдсөн сүүлчийн төгс тахил юм. Бурхны хураг болсон Есүс загалмай дээр цовдлогдсон нас барахдаа бидний гим нүглийн шийтгэлийг өөр дээрээ авсан юм. Еврей номд Есүсийн талаар хэлэхдээ өөрийгөө тахил болгон нүглийг зайлуулахын тулд тэр ганц удаа үзэгдсэн юм гэсэн. Тийм ээ. Есүс гүйцэлтлээ гэж хэлэхдээ өр бүрэн төлөгцсөн гэсэн гайхалтай мэдээг дэлхийд даяар тунхагсан юм. Бид одоо гмийн болжлоос бүрэн чөлөөлөгдсөн. Таны хийх ёстой зүйл гэвэл гмээ хүлээн зөвшөөрч таны гим нүглийн төлөө Есүс нас барсан гэдэгт итгэж түүнийг өөрийн амьдралынхаа эзэн болохыг хүсч буйгаа түнд хэлээрэй. Дараа гэж бүү хошлол. Өнөөдөр бол авралын өдөр. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг